За бидний аяллаа дараагийн зэг бол усан цайлзуурын хүрхрээ юм аа. Дээрээс дөргөний гол руу унаж орж ирж байгаа энэ хүрхрээ бол усан цайлзуурын хүрхрээ. Нэлээд ийм ус өрөө ингэж цайлзаж цагаан өнгөтэй харагдаж байгаа. Ийм ч учраас одоо усан цайлзуурын хүрхрээ гэж нэр өгсөн болов уу гэж бодогдож байгаа. За усан цайлзуурын ус нь бол маш цэнгэг, тунгалаг, хүйтэн байсан. За усан цайлзуурын хүрхрээ бол 150 м орчим өндрөөс шаталж унаж орж ирж байгаа ийм хүрхрээ. За ийм тогтцтой хүрхрээг би бол урд өмнө л огт үзэж байгаагүй. Энэхүү хүрхрээ бол ямар нэгэн орноос их авдаггүй, харин мөнх цаст уулын цаснаас ихээ авдаг ийм хүрхрээ юм аа. Боксер.